Мерсикор Монгол олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй гамшигын эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь ээлтээс 2 төсөл баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газрын хамтарсан хөрөнгө оруулалтаар улсын нөөцийн салбарын хүнс өөс тэжээлийн агуулгын эг засварын ажлыг 1 сарын хугацаатай хийж гүйцэтгэн өнөөдөр хүлээлцлээ. Өөрөөр хэлбэл баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газрын улсын нөөцийн хүнс өөс тэжээлийн агуулгын засварын ажилд ээлтээс 2 төслөөс материалын зардалд 30 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Мөн аймгийн онцгой байдлын газраас 30 сая төгрөгийн санхүүжилт олгож нийт 60 сая төгрөгөөр хүнс өөс тэжээлийн агуулгын засварын ажлыг төрөлх компаниар гүйцэтгүүлэн ашиглалтанд хүлээн авлаа. Мерсикор байгууллагаас хэрэгжүүлж байгаа ээлтээс 2 буюу гамшигын эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2 төслийн хүрээнд аймгийн онцгой байдлын газрын улсын нөөцийн салбарын хүнс өөс тэжээлийн агуулгын засварыг хийх ажлыг дэмжлэг үзүүлсэн байгаа. За энд бол Мерсикор байгууллагаас 30 сая төгрөгийн бараа материалын дэмжлэг үзүүлсэн. За энэ бараа материалыг нийлүүлэх аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлыг бол худалдаа авах журмынхаа дагуу зохион байгуулсан байгаа. Ингээд төрөлхт компани сонгон шалгаруулалтанд шалгарч за энэ барааг бол хугацаанд нийлүүлсэн. За энэ бараа материалыг авснаар аймгийн онцгой байдлын газар маш сайн богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн байна. Өнөөдөр ингээд ерөнхийд нь үзэж харлаа ингээд энэхүү ажлыг зохион байгуулахад манай баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газрын нийт хамт олон удирдлагуудад бас талархснаа илэрхийлье. Ингэснээр бид нэр гамшигт тохиолдсон үед ард иргэдийг малчдыг чанартай хүнс өөс тэжээлээр хангахад энэхүү үйл ажиллагаа маань ихээхэн дэмжлэг болно гэж харж байгаа. За өнгөрсөн жил бас булган суманд байгаа улсын нөөцийн салбарын өөс тэжээлийн агуулгыг стандартын шаардлага хангах ажилд бол дэмжлэг үзүүлэн ажилласан байгаа. Тэгээ энэ төсөл маань бас цаашид 1 жилийн хугацаанд үргэлжлэнэ. Ингээ 2019 оны 6 сарын 30-нд хүртэл энэ төсөл маань үргэлжилж байгаа. Ингээд манай гол түншлэгч байгууллага Ховд аймгийн онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнд бас төслийг хамт олонны зүгээс талархснаа илэрхийлье. Баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газар нь аймгийн төв болон булган сум гэсэн 2 цэгт улсын нөөцийн агуулгыг хариуцсан ажилтгаа. Аймгийн төв буюу Жаргалан суманд байрлах улсын нөөцийн хүнс өөс тэжээлийн агуулгад 1986 оноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй улмаас хүнс өөс тэжээлийг стандартын дагуу хадгалахад хүндрэлтэй байгаа нөхцөл байдал дүгнэлт хийж баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газраас санаачлан Мерсикор Монгол олон улсын байгууллагад хандаж хамтран ажилласан байна. Улсын нөөцөд хадгалагдаж байгаа хүнс өөс тэжээлийг бол стандартын дагуу хадгалахын тулд агуулгыг бол бас засварлах шаардлагатай байна гэдэг ийм зүйлээр бол хандсан. За Мерсикор олон улсын байгууллага ээлтээс 2 гэдэг төслийнхөө хүрээнд за манай байгууллагыг дэмжиж 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг бол хийсэн байгаа. За онцгой байдлын ерөнхий газар онцгой байдлын газраас бол 30 сая төгрөг, орон нутгаас ингээ 30 сая төгрөг, ингээ нийтдээ бол 60 сая төгрөгөөр бол 1 сарын хугацаанд бид засварлаж дууссан. За энэ засварын хүрээнд бол бүх эскалаторуудыг бол стандартын дагуу шалтаа, тодорхой будагтаа ямар нэгэн мэрэгч болон орхоо шавьж орохгүй ийм битүүмжлэлтэй болгосон нэгдүгээр, хоёрдугаарт бол стандартын дагуу хаалга, гэрэлтүүлгүүд, камержуултыг бол хийж үүсгэсэн юм аа. Энэ нэг үрээд. Ингэснээр бол альва нөөцийн бараа материал бусад өөс тэжээл бол стандартын дагуу хадгалагдах. За альва гамшиг осол тохиолдсон үед гарч байгаа бараа бүтээгдэхүүн маань мөн л эрүүл ахуйн шаардлага хангасан ийм нөхцөл байдалтай хадгалагдаад гарах боломжтой болж байгаа. Засварын ажлын хүрээнд нөөцийн агуулгыг 380 вольтын хүчтэлд холбож 14 агуулгын хаалган дээр 20 ваттын гэрэл тус бүр нэгийг 4 агуулгад 50 ваттын хүчин чадалтай 16 дотор гэрэл тавьсан бол гадна хашаанд 100 ваттын хүчин чадалтай 4 ширхэг гэрэл тавьсан байна. Мөн хүнсний нөөц өөс тэжээлийн гэсэн 4 агуулгын хан таацны шуурсан хэсэгт шаварлах, шохоодлох хийж 2 агуулгын 600 м квадрат шалыг бетондож буцснаас гадна 8 м урттай гүйдэг хаалга хүнсний бараа хадгалах стандартын 30 ширхэг банзан болон модон тавир зэргийг хийж гүйцэтгэжээ. Мөн энэ ажлын хүрээнд бид нар засварын ажлын хүрээнд гэрэлтүүлгийн ажлыг улсын нөөцийн салбарын гэрэлтүүлгийн агуулгах савны гэрэлтүүлэг гадна талын гэрэлтүүлгийн ажлыг бүрэн шийдэж гүйцэтгэлээ.
За энэ ажлын ач холбогдол маань юу гэдэг вэ гэхээр усын нөөцийн салбарт ажиллаж байгаа ажлын албаагчдын ажлын байрны нөхцөл сайжрах, бараа материалын хадгалалт, хамгаалалт сайжрах, за чанартай хүнсний бараа материал чанарын өндөр түвшинд хадгалагдах юм нөхцөл бүрдэж байгаамаа. Олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудан хүнс ус тэжээлийг хадгалахад хүндрэлтэй байсан энэхүү агуулгыг ийхүү засварлаж янзалснаар хүнс ус тэжээлийг эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан зориултын газарт хадгалах боломжтой болж байгаа юм а.